Ардчилсан намын дарга Алтан уяг Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёр нар өнгөрсөн Бям гарагт буюу 10 дугаар сарын 18-нд хоёр нам хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан. Хоёр нам хамтран ажиллах гэрээ байгуулсан нь улс төрийн өрөөнд маргаан дэгдэж олон нийтэд ямар утга өгөхийг гэрээ хэлцээр хийсэн тухай таамаг хардлага өргөсөн мөлий. Тэгвэл уг асуудлаар ерөнхий сайд Ардчилсан намын дарга Алтан уяг Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёр нар төрийн ордонд хамтарсан мэдээлэл өчигдөр хийж тайлбар өглөө. Хурдан үеэр Ардчилсан намын дарга Алтан уяг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй үндэслэлгүй хардлага гүтгэлэг шиг зүйл болоогүй. Олон нийтийн сүлжээгээр гарын үсэг хуурамч зураг эвлүүлж байгаад гүтгэж буй явдлыг хуулийн байгууллагаар шалгуулна гэсэн бол Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёр гэрээнд улс төрийн намын санхүүжилтийг ил болгох зэрэг чухал заалтууд бий гэсэн юм а. Улсын хурлын эдийн засгийн байнгын орооны өчигдрийн хуралдаанаар төрөөс эх хонд баримтлах мөнгөний бодлогыг хэлцлээ. Хурлын эхэнд Монгол банкны ерөнхийлөгч мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн гадаад дотоод орчин ямар байсан 2013-аас 2014 оноод хэрэгжүүлсэн мөнгөний бодлого түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй илтгэл хийж 2015 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулсан юм а. Улсын хурлын гишүүн Ариуны санаачлагаар Баянзүрх дүүргийн 4-р орооны нутаг дэвсгэр Сансар хотны 142 өрхийн үйл хөдлөх хөрөнгөмжлөгч эзэмшигчтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлж өчигдөр шавд явах ёслолын арга хэмжээ боллоо. Нийслэлийн мэргэжлийн албан газар өчигдөр даргын зөвлөлийн хурлаараа нийслэл дүүргийн өмч газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг хэлцлээ. Хуралд нийслэлийн өмчийн харилцааны газраас төлөөлөлж оролцсон бүгд гарсан зөрчил шууд хариу тайлбар авч байсан юм а. Уг шалгалтыг өнгөрч 7 дугаар сард хийсэн бол өчигдөр энэхүү шалгалтын дүн хэлэлцэн цаашд ямар арга хэмжээ авч ажиллахыг ярилцсан юм а. Энэ үеэр нийслэлийн мэргэжлийн албан газрын дарга Эрдэнэ Чулуун танаа байгууллага газар олгох эзэмшигтэй холбоотой иргэдээс ирсэн гомдол өргөдлийг шийдвэрлэж өгдөггүй төлөвлөгөөнд ороогүй хэсэгт газар болгосон. Шаардлагатай дотоод хяналт хангалттай хийдэггүй юм байна. Үүссэн асуудал газрын удирдлага албан агчдаас асуулт асуухаар тодорхой хариу хэлэхгүй байгаа нь ажлаа мэдэхгүй байна гэсэн үг байх гэж хэлсэн юм а.